За 30 дугаар бодлогын хувьд бот 2 хотын хоорондох цаг 3 өдөр явсан. За 1 дахь өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр тэр эхний өдөр нийт замын 3/2 хэсэгт 2 км дутуу. Тэгэхээр би энэнээс 2 км-аа хасаж өгнө гэсэн. 2 дахь өдөр үлдсэн замын 7/3. Үлдсэн замын 7/3 хэсэгт мөн адилхан 5 км дутуу гэдээ би хасаж өгнө. Сүүлийн өдөр үлдсэн замын 5/4. За 5/4 хэсэг ба 9 км. Тэгэхээр 9 км-ийг би нэмж өгнө гэсэн. Иймсэн бол хоёр хотын хоорондын зайг олох гэж байгаа юм байна. Тэгэхээр бид нар энэ үлдсэний төрлийн бодлогоодыг дандаа хойноос нөгөөж боддог. Тэгэхээр бид нарт 5/4-ийг нь яваад байхад 9 км үлднэ гэдэг болвол энэ ч бид нар 5/9-ны маань энэ нэг хэсэг бол 9 км-тэй тэнцүү гэсэн. Тэгэхээр нийт хэсгийг олохын тулд 9-ийг нэгт хуваагаад 5-аар үржүүлээд өчөж байгаа. За шууд 9-ийг 5-аар үржүүлчих болно. За тэгэхээр энэ 45 км бол 3 дахь өдөр явсан хэсэг байх нь. За одоо цааш нь үржил энэ 5 км хасагдсан байна гэдэг нь би 45-аас тэр 5 км-ийг хасаж өгнө. Тэгэхээр 40 км болно. Энэ хэсэг бол үлдсэний маань 7/9-ны бид нэр 3-ыг яваад байхад 7/9-ны үлдсэн төрөв нь бол 40 км-тэй тэнцүү байна гэсэн. Тэгэхээр энэчнээс өөрчлөлөө бид нэг хэсгийг олохын тулд 40-ыг 4-т хуваана. Тэгээ нийтийг олохын тулд 7-оор үржүүлээд 70 км гарч ирнэ гэсэн. За гэтэл одоо нэг дэх өдрийн хувьд бид нар яасан бэ гэхээр 2 км бол хасагдаж ирж байгаа. Тэгэхээр 70-аасаа би 2 км-ийг хасахаар 68 км болно. Тэгэхээр энэ 68 км бол 3/9 нь замын нэгийг яваад байхад цаана үлдсэн зам гэж ойлгоно гэсэн. Тэгэхээр 68 км. Тэгэхээр би энэчнээс 68-аасаа нэг хэсгийг олохын тулд 2 дуваагаад нийтээ олохын тулд 3-аар үржүүлчихэж байгаа гэсэн. Тэгэхээр энд бол 102 км болоод бидний хоёр хотын маань хоорондын зай гарч ирж байна гэсэн. Тэгвэл нэг дэх өдөр явсан замын хэдэн километр байгаа вэ гэдгийг хэдүүлээ олох шаардлагатай болно. Гэтэл нэг дэх өдөр явсан зам болвол бид нар нийт замыг 102-ыг 3/9-ны нэгээс 2 км-ээр дутуу гэсэн. Тэгэхээр би тэрийг хасчихна. Тэгэхээр 102-ыг бид нар 3-т хуваах юм бол 34-өөс 2-ыг хасаад 32 км замыг бол бид нар нэг дэх өдөр явсан байх нэ гэсэн.